Яг тэгэхээр ингээл бусдыг буруутгаал те ингээл сургуульд муу сурсан багш нарын багш юм байна. За ингээд ажил олдохгүй ой нуус орны бүр. За ингээд одоо юу гэдэг ингээд бусдыг буруутгаад ажиллахгүй. Сайн байцгаана уу үзэгч болон сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгтөнгөр подкастын өнөөдөр ээлж дугаараа гендер үндэсний орны ажлын албаны хэрэгжүүлэлтийн эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэрэгчлэлтэн Дэ Батишиг оролцож байгаа. За ингээд урилгын хүлээж авч үргэлж ирсэн багчтай энэ өдрийн мэнд хүргье. За ингээд нийт үзэгч сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За Батишиг маань бас өөрийнхөө талаар товчхон танилцуулах боломжтой байна одоо хувийн. За миний хувьд болохоор Улаанбаатар хотод төрсөн. За тэгээд ерөнхийдөө бол Баянгол дүрхт бол өсөж хүмүүжсэн. Баянгол дүрхт бол цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль. За дараагаар нь бол орхон их сургуулийг, за мөн одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийг, за мөн одоо бэлэг дээд сургуулийг одоо төгссөн байна. Тэгээд одоогоор гендерийн үндэсний хорооны ажлын албанд Монгол улсын одоо эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлын талаар одоо хариуцсан ажиллаж байна. За миний олж сонсож байснаар эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэрэгчлэлт ер нь Азийн хэмжээнд хэцүүхэн байдгүй. За ерөнхийдөө бол олон улсын байгууллагын хүмүүс бас яг тэгж хэлж ирсэн. Ерөнхийдөө бол дэлхийд бол одоо яг хүүсийн асуудал хариуцсан ийм мэрэгчлэлтэн бол ер нь бараг бол байдаггүй, сонсож байгаагүй гэж хэлж ирсэн. Тэгээд Монгол улсад болохоор аргагүй одоо яг энэ асуудлыг хариуцсан ийм мэрэгчлэлтэнтэй болохоос өөр одоо аргагүй юм нөхцөл байдал үүссэн учраас одоо томилогдсон байгаа. За тэр нь бол одоо юу вэ гэхээр 2005-аас 2019 оны хооронд Монгол улсын одоо гендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээг одоо үндэсний хэмжээнд гендерийн үндэсний хороо бол хийсэн байгаа. За тэгээ энэ хүү одоо дүн шинжилгээгээр Монгол улсад одоо эрэгтэй хүний одоо дундаж наслалт бол одоо эмэгтэйчүүдээс өлөмж хол зөрүүтэй байна гэдэг бол асуудлыг илрүүлэн гаргаж ирсэн байна. За тэгээд ийм учраас одоо энэ асуудал дээр одоо Монгол улсын одоо засгийн газар онцгой анхаарч одоо үндэсний хэмжээнд эрэгтэйчүүдийн одоо энэ дундаж наслалт одоо яагаад одоо энэ эмэгтэйчүүдээс ийм өлөмжих байгаа юм. Монгол эрэгтэй хүн яагаад ер нь одоо ийм эмэгтэйчүүдээс ийм богино настай байгаа юм. Үүнийг бол илрүүлэх юм үндэсний хэмжээний судалгаа хийсэн байна. За тэгээд энэ хөө одоо судалгаанд бол 18-аас 25 насны одоо буюу одоо шинжлэх ухаанаар бол одоо олон улсад бол хамгийн эрүүл байх насны бүлэг гэж ярьдаг. Одоо 18-аас 25 насны ийм одоо сайхан залуучуудын дунд бол 10,000 залуучуудын дунд бол ингээд судалгаа хийгээд Монгол эрэгтэйчүүдийн одоо тэр дундаж насалтай амьдралын чанарт бол одоо ямар хүчин зүйлс бол одоо нөлөөлөд байдаг вэ гэдгийг бол судалж бол илрүүлсэн байгаа. За тэгээд энэ хүрээнд бол ийм хүүсийн асуудал хариуцсан бол энэ чиглэлээр бол одоо судалгаа хийдэг тийм ээ, энэ чиглэлээр бодлого боловсруулахад оролцдог ийм тусгайлсан ийм хүн бол зайлшгүй байх шаардлагатай байна гэдэг бол шаардлага, хэрэгцээ шаардлагын улмаас бол одоо энэ албан тушаал бол бий болж тэгээд миний хувьд бол бас азтай анх удаа бол одоо энэ албан тушаал дээр томилогдсон ажиллах бол завшаан гарсан байгаа. Тэгэхээр гендерийн мэдрэмжтэй байгууллага гэдэг чинь Монгол улс бас гендерийн мэдрэмжтэй улс орн болж шүү дээ. Миний харж байгаагаар тийм үү? Тий, яг үнэ тий. Гендерийн мэдрэмжтэй улс байна. Тий, яг үнэ. Гендерийн мэдрэмжтэй улс эрэгтэйчүүдийн чиглэлээр одоо голчтон ямар ажил хийж байна сүүлийн үед? За Монгол улсын засгийн газар за гендерийн үндэсний хороо за Монгол улсад одоо тулгамдаад байгаа эрэгтэйчүүдийн одоо хөгжлийн чиглэлээр бас тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж тодорхой амжилтанд бас хүрээд байна л да. За зүгээр жишээлхэд бол одоо 2020 онд Монгол улсын ерөнхий сайдын 99-р захирамжаар эрэгтэй эмэгтэй хүний одоо дундаж наслалтын зөрүүг одоо багасгах одоо ийм үндэсний хэмжээний ийм төлөвлөгөөг баталсан. За тэгээд энэхүү төлөвлөгөө бол одоо 2020-с 22 оны хооронд 2 жилийн хугацаатай бол амжилттай хэрэгжсэн байна. За тэгээд тодорхой шалтгааны улмаас бол зарим үйл ажиллагаанууд нь бол хангалтгүй хэрэгжсэн. За тэгээд энэ ямар шалтгаан байсан бэ гэхээр дэлхийн нийтийг хамарсан одоо цар тахал 2020-с 22 оны хооронд бол одоо дэлхийн нийтээр одоо тархаж за үнэтэй холбоотойгоор олон нийтийн хөл хөдөлгөөнийг одоо хорьсонтой холбоотойгоор уг төлөвлөгөөнд орсон одоо 25 үйл ажиллагаанаас бас зарим үйл ажиллагаануудыг нь бол одоо хэрэгжүүлэх боломжгүй байсан. За яагаад тэгэхээр
олон нийтийн мэдлэг ойлголтыг өөрчлөх одоо ийм нөлөөллийн ажлууд хийх одоо ийм үйл ажиллагаанууд нь бол одоо олон хүн бөөгнүүлж зөвлөж болохгүй ч гэдэг юм ийм тодорхой шалтгааны улмаас бол хангалтгүй хэрэгжсэн байгаа. За тэгээд бид бол уг төлөвлөгөөний бол үндэсний хэмжээнд 21 аймаг нийслэл дүүрэг гэх мэтчлэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд 2022 онд бол одоо нэгтгээд засгийн газарт бол одоо тайлагнсан. За тэгээд засгийн газарт бол тайлагнаад засгийн газрын хуралдаанаас бол тодорхой чиглэл өгсөн. Тэр нь юу вэ гэхлээр уг одоо төлөвлөгөөний хэрэгжилтийн одоо тайланг дүн шинжилгээ хийгээд за ерөнд бол одоо бас зарим бол ажил дээр нь бол ахиц дэвшил гарсан байна. За энэ ажлуудыг бол яг хангалттай хэрэгжсэн ажлуудыг бол зогсоогоод за хангалтгүй байсан цааш үргэлжлүүлэх шаардлагатай тодорхой үйл ажиллагаануудыг бол үргэлжлүүлэхээр одоо ингээд дахин одоо дараагийн шатны одоо төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. За тэгээ энэ хүрээнд сая 2023 24 онд ингээд 2 жил дараалаад ингээд ажлын хэсэг байгуулад 16 яамнаас салбар бүрийн төлөөлөл орсон гэсэн үг шүү дээ. Одоо зөвхөн эрүүл мэндийн биш тийм ээ. Эрүүл мэндийн салбараас, батлан хамгаалах, одоо хууль зохиолох салбараас, за тэгэл эрчим хүч, уул уурхай барилга, за тэгэл одоо гендрийн үндэсний хороо, тэгэл одоо энэ эрүүл мэндийн эрхтэйчүүдийн эрүүл мэндийн талаар одоо жишээлбэл ажиллавал ажиллах шаардлагатай одоо тийм нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв сэтгцэн эрүүл мэнд ч гэдэг юм уу. Энэ талаас уусулж юм. Ийм одоо хариуцсан ийм агентлагууд салбаруудын төлөөллийг оролцуул ажлын хэсэг байгуулад тэгээд яг тухайн салбарт ямар эрхтэйчүүд ямар тулгымцсан асуудал байдгийг тэр талаар бол ярилцаад дараагийн шатны энэ төлөвлөгөөг боловсруулсан. Тэгээд энэ төлөвлөгөө бол одоо 36 үйл ажиллагаатай. Тэгээд хамгийн гол зорилго нь юу юм бэ гэхээр ерөөсөө л энэ 36 үйл ажиллагааны хамгийн гол зорилго нь юун дээр төвлөрч байна гэхээр ерөөсөө л Монгол эрхтэйчүүдийг одоо дундаж наслалт, амьдралын чанарыг нь сайжруулах, нөгөө нэг хайртай хань ижил гэр бүл үр хүүхэдтэй тэ хамтдаа одоо ингээл урт удаан наслуулах. Одоо ийм л зорилготой. За тэгээд энд нь бол одоо ямар ажлууд байгаа вэ гэхлээр жишээлхэд одоо нөгөө эрэгтэйчүүд маань ингээд эмэгтэйчүүдээс ойролцоогоор 10 орчим жилийн нас бараад байгаа тийм. Яг тэгээд тэр нас бараад байгаа тэр шалтгааныг арилгах гэж хэлсэн байна. За ямар шалтгаан байна вэ гэхлээр тэр нь бол одоо ерөнхийдөө 100000 одоо эрэгтэйчүүд хийсэн судалгаагаар бол юу гэж гарч ирсэн бэ гэхээр нийт бол одоо нас баралтын 83% нь бол эрүүл мэндийн шалтгаанаар нас барж байна гэж. За тэгээд эрүүл мэндийн шалтгаан дотроо юу вэ гэхлээр одоо бидний одоо сайн мэддэг тэгсэн мөртөнгөө мэддэггүй. Яагаад мэддэггүй гэж хэлж яах вэ? Мэддэг мөртөнгөө тэрийг хэрэгжүүлэхгүй болохоор мэддэггүй юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юу юм бэ гэхээр угаасаа нэг илгэний хавдраар бол хамгийн их нас барж байна. За хоёр дахь одоо нөлөөлж байгаа хүчин зүйл нь бол одоо уушгины хорт хавдар байна. За гурав дахь нь бол одоо ходоодны хорт хавдар байна. За дөрөв дэх хүчин зүйлс нь мөн л одоо эрүүл мэндийн шалтгаанаар одоо нэг бидний сайн мэдих даралт ихс хүчин гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд Монгол эрхтэйчүүд маань бол өөрийнхөө даралтыг бол одоо хянаж одоо контролдож мэддэггүй учраас ингээд хайхрахгүй явж байгаад гинт нэг өдөр бол ингээд харавчдаг. За тэгээд харавсалтаас ямар үр дагавар гардаг вэ гэхээр хамгийн аимшигтай нь бол одоо гинтийн одоо нас баралт. За тэгээд нас барахгүй үйлдэлээ гэхэд амьдралын чанарт нь бол маш одоо том хохирол одоо учирдаг. Яадгүй гэхээр одоо харавчдаг баг. Харавчхаар бол одоо тухайн эрхтэй маань болоо тий хөгжлийн бэрхшээлтэй болж байна. За тэгэхээр яадгүй гэхээр амьдралын чанар яаж доошогоо ордгоо гэхээр мэдээж бол ажил хийх боломж болчихж байгаа. Орлого олох боломж болчихж байгаа юм тийм ээ. За тэгээд одоо хайртай хань ижил одоо гэр бүлдээ дарамт болж байгаа. Яаж дарамт болдгоо гэхээр тэр чинь өөрөө асаргаа шаардлагатай болчихж байгаа байхгүй. Босоод хоолоо хийж идэж чадахгүй тийм ээ. Босоод 0 ороод бийж чадахгүй болчихж байгаа. За тэгээд нөгөө өндөр үнэтэй лизингээр авсан нөгөө машина унаж чадахгүй. За тэгээд одоо юу гэдэг магадгүй одоо тий одоо ингээд зээлэр байр орон сууц авцсан сар болгонд мөнгө төлдөг бол одоо тэр айлд бол бүр хүн цогт болно. За тэгээд бусадтай бол мэдээж төвхтөл болж тий ягаад гэхээр чи ингээд хөгжлийн бэрхшээлтэй юм болцсон юм чинь тийм ээ. За гих мэтчлэн одоо ийм одоо асуудлуудыг л одоо яралтай шийдвэрлэх шаардлагатай байна. За тэгээд энэний төлөө бол одоо ингээд гендрийн үндэсний хороо манлайлаад үндэсний хэмжээнд салбар үеийн одоо оролцоотой хамтраад хэрэгжүүлэхээр энэ төлөвлөгөө батлуулчихсан. Одоо бол 2024 оны 5 сард ерөнхий сайдын 71-р захирамжаар одоо энэ 2024-өөс 2027 онд одоо хэрэгжихийн төлөвлөгөө бол батлагдсан байна. За тэгээд энэхүү төлөвлөгөөг бол одоо гендрийн үндэсний хороо бол бусад салбаруудтай хамтраад салбар дундын оролцоотойгоор ингээ хэрэгжүүлэхээр ингээ зорилт тавиад ажиллаж байна. За тэгээд энэхүү төлөвлөгөөг бол одоо гендрийн үндэсний хорооноос сая төлөвлөгөө бол 2024 оны 5 сард батлагдсан. За тэрнээс хойш сая одоо 12 сар хүртэлх хугацаанд бол үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг бол
хорооноос зохион байгууллаа. За тэгээ энэ хүрээнд бол нөгөө салбарын 16 яам бүх яамдаар яваад 21 аймгаар за тэгээд нийслэл 9 дүүргээр яваад холбогдох агентлагуудаар яваад за энэ одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд одоо нийгмийн эрүүл мэндийн төв одоо ийм үйл ажиллагааг зохион байгуулж ингэж манлайлж ажиллах нь байш шүү. Одоо жишээлхэд одоо тийм ээ бүх одоо эрэгтэйчүүдэд одоо ингээд даралтаа та ингээд тогтмол үзээд хэмжээд ингээд өөрийнхөө даралтыг мэддэг болчих юм бол одоо нэг гинтийн одоо нас суралт зурдын нас суралтаас урьдчилан сэргийлэх одоо амьдралын чанараад ордуулах боломжтой гэдгийг ойлгох. Тийм ээ. Тэгэхээр энэ өвчлөөс бол өөрийгөө аврах хамгийн том одоо алхам нь юу вэ гэхээр урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болох хэрэгтэй байна эрэгтэйчүүд маань. За тэгээд урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болсноор та яах вэ гэхээр гэр бүлийнхээ өмнө одоо хүлээс үүрэг хариуцлага биелүүлж гин гэж хэлж болно. Яагаад тэгэхээр та одоо эрүүл сарвал байснаар одоо хайртай хань гэр бүлтэйгээ илүү олон жил хамт амьдарч тэдэндээ одоо тий цалин орлого ажил хөдөлмөр хийж хувь нэмрээ оруулж гэр бүлээ одоо тэжээнд итгэх асран хамгаалахад одоо хувь нэмрээ оруулж чадах нь байна шүү дээ. А гэтэл хэрвээ ингээд өвдөөд бариад ингэчих юм бол үүргээ биелүүлж чадахгүй. Тийм байна. Тэгээ ийм байгаад байна. 2023 онд санаж байна. Эрэгтэйчүүд одоо гендер сурталчилсан хүчирхлийн эсрэг гэдээ бас нэг үйл ажиллагаа явуулжсэн тий одоо салбар бүрийн хүмүүс суралцаад одоо баримтлах байр бусад өсвөр насны хөвгүүд ингээд сургалт багш нар бэлдээд сургалт орж ирсэн санаж байна. За ер нь бол 3 дугаар сарыг гендер үндэсний хорооноос одоо бүтэн сарын турш аян зарлж одоо ямар нэгэн сэдвээр үйл ажиллагаа явуулдаг тий. За энэ жил бол харилцан хүндлэх гэсэн аян явуулж байгаа шүү. Тэгээд энэ 3 сард өөрөө чинь урддаг нь бас энэ талын мэдээллийг үзэх сонсогчтой хүргье. За манайхан төдийлэн гендер гэхлээр гадаад хэллэгтэй үгээр болохоор гендер гэсэн үгнээс эхлээд ингээд ойлголт байхгүй. Ирчүүдийн уднуулаг бол гэдэг. Бараг энэ гендер гэдэг нь эмэгтэйчүүдийг л тодтогсон үг баг. Тийм учраас тэдний одоо их ашгийг хамгаалдаг баг. За бидэнд бол энэ нэгтүүдийн хамгаалт болов мэдлэг үйлчлэгээ бол бидэрт бол хүртээлгүй гэсэн юм ойлголттой явдаг юм байл. Тэгэхээр одоо энэ чинь дагаа түрүү өөрөө чи ярьдаг эрүүл мэндийн тал дээр ярьж хахад бас л байрагт цогтурах. Тэ зөв зохистой хоол бол эрүүл мэндээс гадна ингээд буруу зуршил. Донтолтын зүйлсүүд эрэгтэй эмэгтэй хүмүүс төр одоо бас илэрч байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ жил бол надад бол харилцан үнэлэх гэсэн энэ бол их сайхан таатай сонсогдоод байгаа. Энэ талаар та мэдээлэл өгвөл. За баярлалаа. За тэгэхээр баярлалаа. Тэгээд их маш гоё асуулт байна. Ягаад тэгэхээр ер нь гендрийн үндэсний хороо үндэсний хэмжээнд жил болгон одоо уламжлал болгон харилцан хүндэтгэе гэдэг одоо энэ аяныг 2022 оноос хойш эхлээ одоо зохион байгуулж ирсэн байна. За тэгээд харилцан хүндэтгэе гэдэг энэ аян маань болохоор ерөнхийдөө 3 дугаар сарын 1-ээс 4 дугаар сарын 1-ний хооронд буюу бүтэн 1 сарын хугацаанд үргэлжилдэг байгаа. За тэгэхээр одоо жил болгоны 3 дугаар сар бол одоо тий Монгол улсын хувьд одоо эрэгтэй эмэгтэйчүүдийн хувьд ийм онцлог сар байгаа тий. Тэгэхээр ямар сар вэ гэхээр энэ одоо 3 дугаар сард маань бол одоо олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болдог. За мөн одоо эрэгтэйчүүдийн буюу тий Монгол цэргийн өдөр болдог. За тэгэхээр энэ одоо сарыг одоо тохиолдуулаад энэ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн одоо энэ эрхийн асуудлыг хөндөх. За тэгээд харилцан бие биенээ хүндэтгэх. За үүний ач холбогдлыг бол одоо ухуулан таниулах, сурталчлах, ухамсарлуулах одоо ийм одоо зорилготой. За тэгэхээр харилцан хүндэтгэе гэдэг маань одоо юу юуг агуулж байгаа вэ гэхлээр ерөнхийдөө бол одоо тий гендрийн эрхтгч байдлыг одоо хувь хүнд гэр бүлд за байгууллага хамт олон за нийгэмд одоо тий энэ одоо эрхтгч байдлыг бий болгох за ийм зорилготой. За тэгээд харилцан хүндэтгэл юунаас эхэлдэг вэ гэхлээр хувь хүнээс эхэлдэг. За өөрийгөө хүндэтгэхээс тийм ээ. За тэгээд өөрийгөө хүндэтгсэн хүн бол одоо бусдыг хүндэтгдэг. За тэгээд хүндлэл байгаа газар бол одоо тий аз жаргал байдаг. Хүндлэл байгаа газар бол одоо амар тайван байдал байдаг. Хүндлэл байгаа газар бол одоо тий гэр бүл бүтэн байдаг гэдэг юм уу тийм ээ. За тэгэхээр энэ бол энэ аяны хүрээнд бол одоо жил болгон тодорхой асуудлуудыг хүндэтдэг л дөө. За жишээ нь одоо энэ жил бол одоо бид нар юу хөндөж ийн гэхээр ийм 7 асуудлыг хөндөд байгаа юм. За жишээлхэд ер нь бол одоо энэ хөдөлмөрийн орчинд одоо гендер эрхтгч байдлыг бий болгох тухай асуудлыг хөндөж ийн одоо энэ жил тийм ээ. За хоёрдугаарт бол одоо энэ юу агаад үе тэнгийн дээрлэхэлтээс одоо урьдчилан сэргийлэх. Одоо энэ үе тэнгийн дээрлэхэлт гэдэг одоо бас нийгэмд бас асар их хон хөнөөлтөй юм зүйл байгаа юм л да. Тэр нь юу юм бэ гэхээр одоо энэ үе тэнгийн дээрлэхэлтэд өртөж байгаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүд
одоо тий сурч боловсрох эрхээ идэлхэд нь бол одоо ийм одоо хүндрэл асуудал үүсдэг. Яагаад гэвэл хүн одоо тий амар тайван одоо тав тухтай байгаа нөхцөлдөл одоо өөрийнхөө эрхээ бүрэн дүүрэн идэх одоо энэ нөхцөл бололцоо нь хангагдаж байна. За нэгдүгээрт хоёрдугаарт сурч боловсрох эрх нь бас одоо хангагддаг байна. За хэрвээ ингээд ямар нэгэн байдлаар одоо сургуулийн орчинд гэдэг юм уу бусдад одоо тэ одоо бүдүүлэг хэлээр одоо доромжлуулах тэ ялгуурлан гадуурхагдах ч гэдэг юм уу ийм одоо гендрийн тэгш ус байдал одоо үүсэх юм бол тухайн хүүхэд бол одоо тэ өөрт нь бол маш их хор хөндлөлтөөр нөлөөлж идэг. Яадгүй гэхээр одоо сурлагын чанарт нь сурах хүсэл эрмэлзэлтэнд нөлөөлнө. За тэгээд цаашид бол одоо тухайн хүүхдэд бол хортой үр дагаварч гарч болзошгүй. Яагаад тэгэхээр ялгуурлан гадуурхагдсанаасаа болоод эсвэл одоо янз янзын одоо тий биеийн гадаад байдал одоо төрхөөсөө шалтгаалаад янз янзаар одоо ингээд хүүхдүүд шоолж доромжсноос болоод тухайн хүүхэд маань бол одоо тий сургуультай явах дургүй магадгүй одоо тий сэтгэл готролд өртөгч гэдэг юм ийм үр дагавартай байдаг. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэгч гэдэг юм. За мөн одоо сошиал орчинд бас бусдад хүндэтгэлтэй хандах гэсэн юм агуулга явьж байгаа. За тэр нь ямар учиртай юм гэхээр сүүлийн үед одоо энэ техник технологийн хурцтай хөгжил технологитой холбоотойгоор одоо сайн муу хоёр юм одоо юм зүйл гарч ирээд байна шүү дээ тий. Сайн тал нь бол бид нар одоо тий алс холын одоо хідэн төв алгасаад хайртай хань ижил дотны хүмүүс тий найз нөхөд ах дүү нэртэйгээ шууд дүрсээ хараад ярих ч гэдэг юм маш олон давуу тал байна. Гэтэл хажуугаар нь сөрөг зүйлс нь бас цуг явж байна тий. Тэрний юу юм бэ гэхээр одоо ингээд тий цахим орчинд тий ингээд ерөөсөө хүссэн хүн болгоно нь эсвэл хинч танихгүй хүн өөрийг нь илдвэр хэлээл ингээд доромжлол тий. Эсвэл өөрийнх нь хийж байгаа үйлдэлийг нь тий зүгээр ойлгохгүй буруугаар ойлгоод тэгэл нэг хүн муухайгаар өвчгээд манай мөнхөн чи ингээд нийтээр ингээд бүгд ингээд тий юуг ч ойлгоогүй байж ингээд нэг муухай юм бичгээр доороос нь баах муухай юм шиг. Нэг гоё юм бичгээр араас нь ингээд гоё юм бичдэг ч гэдэг юм уу. Гэх мэтчлээ одоо ингээд эдгээр ийм байдлыг одоо үгүй хийх одоо ийм зорилготой. За тэгээд мөн одоо би сая саначлаа нөгөө одоо нэг дархан бэр гэдэг одоо байгаад байгаа шүү дээ тий. Энэ одоо энэ дархан бэр гэдэг одоо дархан бэр болоо одоо үнтэй адилхан ийм одоо үйл ажиллагаануудыг бас хориглох зогсоох одоо тийм зорилготой байгаа. Яагаад гэвэл ерөнхийдөө бол дархан бэр гэдэг бол асуудал бол үнэхээр бол одоо тэр тухайн түүхэн одоо цаг үедээ бол үнэхээр чухал байсан. Яагаад тэгэхээр үүргээ гүйцэтгсэн. За тэр нь бол юу юм бэ гэхээр одоо Монголын одоо эзэнт гүрэн дэлхийн далыг эзлээд байлдан дагуул хийгээд бид нар чинь бахархам түүхтэй ард түмэн шүү дээ. Энэгээр бид нар л бүгд бахархдаг, бүгд огшдог. Тэр үед бол үнэхээр монголчууд бол маш их олон аян дан хийгээд эрэгтэйчүүдийн бол маш их эрсдэлтэй тий одоо эрэгтэйчүүдийг одоо яаралтай нөхөх одоо ийм шаардлага болсон. За тэгээ 3% дараалан төрүүлсэн одоо эмэгтэйчүүдийг асар их одоо урамшуулдаг, дэмждэг, одоо хүнддэг гэдэг одоо ийм байсан. За тэгэхээр одоо дэлхийн нийтээр глобалчлагдаад хүүсээсээ үл хамааран тий хүн бол хүний эрхийг бол одоо хүнддэг ийм болцсон байгаа өнөө үед бол одоо энэс бол одоо бид нар бол салах ёстой юм байна. Яагаад тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань бас дотроо олон янз байна шүү дээ тий. Тэгэхээр бидний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. За тэр нь юу юм бэ гэхээр нийгэмд бол олон эмэгтэйчүүд ажиллаж амьдарч байна тийм ээ. За тэгэл жишээ нь юугаараа хэлж яах вэ гэхээр нийгэмд эзэлж байгаа байр суурь, эрүүл мэнд гээл боловсрол тий ингээл янз байна. За гэтэл тэр эмэгтэйчүүдийн маань дунд өнөөдөр тий 3 хүү гаргаж чадах нь байдгаа нэг хүүхэдгүй гэж эмэгтэй байж байна. Дандаа охин хүүхэдтэй байж эмэгтэй байж байна. Гэтэл тэр дундаас нь ингээд те 3 хүүтэйг ингээд заавал ингээд онцлоод ингээд байх бол одоогийн энэ бол энэ хүний эрхийг одоо хүндэтгэж байгаа, дээдлж байгаа одоогийн нийгэмд бол энэ бол тийм чухал биш гэдэг одоо дэлхийн нийтээрээ ингээд ярьж байна. За тэгэхээр Монгол улс маань ч гэсэн бас гендер эрхтгч байдлыг бий болгохоор олон улсын гэрээ конвенцуудад нэгдсэн биелүүлнэ гэдэг ингээд тодорхой үр гамшилтууд авсан байгаа. Өнөөгийн нөхцөлд бол энэ бол одоо нэг тийм чөлбөглөлгүй гэж үзэж байгаа. Түрүүний үед ингээд дээрлэхийн талаар дуртахад энэ дээр бас зөвхөн хөвгүүдийг онцлохгүй юм байна л та. Миний харж байгаа. Охтууд бас энэ асуудал өртдөг болж, охтууд өртүүлдэг болсон байна. За мэдээж хөвгүүд нөгөө ойлгохгүй, зоригтой байх ёстой, хөвгүү шалчханж болохгүй гэл те. Ёстой юм шиг дүрмүүд явдаг байсан бол надад бас охтууд хөвгүүдтэй уулзаад ингээд ярилцж хагаад бас үед ингээд дээрлэх дотор охтууд маань бас хөвгүүдтэй гар өрдөг болжээ. Тэгээд эрдлийн асуудлыг одоо хөвгүүд хэдүүлэн багштай олон нийгмийн ажилтан гэр бүлтэй ярьдгүй юм байна. Хэрэгтэй хот гэдэг утгаас. Яг түрүүний ярьсанчлан энэ төрлийн дээрлэлд өртсөн хүүхэд одоо өсвөр наснд авсан сэтгэл зүй болон биеийн гэмтэл нь насанд хүрээд нийгмийн харилцаанд орж ирсэн асар хүн дээр хүүхэдтэй үлдсэн байт юм байна. Тийм учраас албан газраа
ажлын одоо үзүүлэлт өндөр гардггүй, чанартай амьдрч чаддгүй, хүнтэй ихтгэлтэй харилцаа үүсгэж чаддгүй тэргээд ийм зүйл яригдт юм байна. Ер нь энэ ажлын байранд дээрх одоо гендрийн мэдрэмжтэй ажлын байр гэж одоо яригддаг те. Энэ юу гэсэн ойлголт вэ? Гендрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг бол одоо энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоогийн болохоор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 12 сарын 12-нд бол одоо хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороо, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, за Монголын үйлдвэрчний эвлэлийн одоо тэргүүн гэдэг ингээд энэ гурван одоо тий юугаар бол ингээд тогтоолоор батлагдсан ийм юу байгаа. Ажлын байрны жишг одоо ийм журам багт. За тэгэхээр энэ гендрийн мэдрэмжтэй ажлын байрыг бол одоо үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр одоо ингээд зорилт тавин ажиллаж байна л да. За тэгэхээр энэ гендрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр маш энгийн бөгөөд маш ач холбогдолтой тийм ойлголт байгаа юм. За тэр нь одоо юу хэлж гэнэ вэ гэхээр та өөрийнхөө одоо жишээ нь тий ажиллаж байгаа орчиндөө одоо гол зорилго нь юу юм бэ гэхээр тав тухтай ажиллах, тогтвор суурьшилтай ажиллах, одоо нийгмийн баталгаагаар хангагдах, тийм ээ? Аюулгүй. Ажлын байрны одоо дарамтаас, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх. За ингээд ирээдүйдээ итгэлтэй байх. Хүн ёсоор байгууллагатай үнэлэгдэх гэдэг юм уу? Одоо ийм л зорилготой байдаг. За жишээлхэд одоо ийм байж та одоо ингээд зарим нэг ажлын байр бол одоо тухайн одоо ажилтнуудыг тий тухайн ажлын байранда одоо тэр ажиллах нөхцөлийг нь одоо бүрдүүлээгүй ийм байрууд байна л да. Одоо жишээлхэд маш олон ажилтнтай ийм байгууллага бүртөнгөө дундаа нэг нь ойлтой ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр дотор ч нөгөө эрэгтэй эмэгтэй хүйсийн одоо олон хүмүүс ажиллаж байна тийм үү. За гэтэл тэр хүмүүс одоо бизнес барихтай ингээд одоо нойл нь одоо тий ингээд эрэгтэй эмэгтэйчүүд ч уг нь тустай байвал тав тухтай байна шүү дээ. Гэтэл нэг нойлд ингээд бизнес нэгэл нэг эмэгтэй бизнес хэд тэгэхээр нойл нь бохирлогдсон байвал ямар төвөгтэй байдаг вүлээ тийм үү. Гэтэл одоо ингээд тав тухтай гендрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг нь зүгээр хамгийн энгийн нэрлэгээ тий. Эрэгтэй эмэгтэй нойл нь ядчил тустай байна. За тэгэл тэр байгууллагт ч одоо жишээлхэд нөгөө хөхөл эмэгтэй байж болно шүү дээ. Тэгэл хүүхдээ хөхүүлч хийхэд хөхөл одоо өрөө байхгүй ч гэдэг юм. За тэгвэл хүүхд хөхөл өрөө байх ч гэдэг юм уу тийм. За тэгэл одоо олон жишээ ярьж болж байна. За жишээлхэд тухайн байгууллагаар одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй хөгжүүлэхэд гэхэд тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо орж гарах одоо тэр налуу зам шат тэргийн цэртэй хүн зорчих тэр нөхцөл бүрдсэн юм уу? За тэгээд одоо харааны бэрхшээлтэй ороод ирэхэд тэр хүнд одоо тий тайлбарлаад дагуулад яваад одоо ингээд эмчтгийн өөрчлөлөө авахтан заагаа зөвлөд хөтөж байдаг юм уу гэдэг юм уу тий. Ингээл ерөөсө тухайн хүнийг одоо тий иргэдийг тэр байгууллагад тав дахьтай өөрчлүүлэх тухайн одоо ажилтныг тэр байгууллагад тав дахьтай ажиллах одоо үр бүтээлтэй ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлэх. За ийм л зорилготой. За тэгэл жишээ нь одоо тэр тухайн байгууллагад тэр ажиллаж байгаа ажилтнуудыг одоо тийм ээ одоо тэр шагнаж урамшуулахдаа одоо шудраг одоо байх. За тэгээд дээрэс нь одоо тухайн байгууллагын ажилтнуудын дунд одоо ингээ нэг бүрчлэн ингээ судалгаа одоо жишээ нь хийх ёстой тий хүний нөөцөөс нь одоо ямар судалгаа байх вэ гэхээр тэр ажилтнуудын дунд одоо тий гэр бүлтэй өрх толгоолсон аав эцэг их байж болно тийм үү. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй эцэг их байж болно. Эсвэл гэртээ хэвтрийн өвчтөө эцэг их ажилтан албан хаагч байж болно. За тэгвэл одоо тэр ажилтнуудад тий одоо гэр бүлдээ тэр хүнийг нь асрах одоо тийм боломж болцоог нь олгодог юм уу тий. Одоо янз янзын сайн туршлага байдаг л да. Одоо жишээлхэд гэртээ одоо нойлоос одоо 6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг тийм ээ 1 цагийн өмнө тараах ч гэдэг юм одоо тийм үү. Одоо янз янзын тийм сайн туршлагууд байдаг. Хэрвээ тэгэх юм бол тухайн ажилтан бол одоо 1 цагийн өмнө ч гэсэн гараад дүгжрэнээс өмнө одоо хүүхдээ аваад гэртээ хараад одоо өргөтлгөөс аав ээж шүү дээ тий. Хичээлийн давтуул хоолундыг хийж өгч гэдэг юм. Одоо ийм дэмжлэг үзүүлэгч юм. Эдгээр нь бол одоо энэ гендрийн мэдрэмжтэй ажлын байрны. За жишээлхэд зарим байгууллагууд одоо эргэжэд эхэлсэн байна. Тэр нь юу вэ гэхээр энэ цагийн хуваарийг вэ шүү дээ тий. Уян хатан тогтоогод өгсөн. Одоо ингээд манай ихэнх байгууллагууд чи өглөө 8 цагт эсвэл 9 цагт гэдэг ч юм уу тий. Хатуу байдаг шүү дээ. Тэгвэл тухайн ажилтан албан хаагч маань өөрийнхөө одоо хүүхдээ өглөө сургууль зэлд түргэж өгөх цагаа ингээд бодолцоод ажил олгож байгаа цагаа тохирдог байх тийм үү. За ингээд зарим нь бол одоо өглөө 7-д ирья гэдэг. 7-д ирсэн ажилт нь болохоор өдөр бол 15 цагт тараад явждаг юм. За тэгвэл одоо өглөө бол одоо 9-д ирья ч гэдэг юм уу тий. Магадгүй тэр 9-д ирж байгаа албан хаагч нь одоо хүүхдээ сургууль зэлд нь хөргөж өгөөд ингээд бол 9-д ирэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бол тэр хүн маань 9 цагт ирээд 18 цагт тардаг ч гэдэг юм. Ер нь байгууллагын төрийн байгууллагын хувийн хвшлийн
цэвэр одоо мэдрэмжийн асуудал болж байна энэ. Тий, тэгэхээр яг таны хэлдэг яг зөв. Мэдрэмжийн асуудал гэдэг маань гендер мэдрэмжтэй ажиллах мэргэдийн юу хэлээд байгаа юм бэ гэхээр тэр тухайн одоо тэр ажил олгогч маань тэр ажилтнууд руугаа чиглэсэн тэр мэдрэмжтэй хандах одоо тэр дотоод журам үйл ажиллагаа хийлээд байгаа. За миний хувьд одоо сургуульд байхад л охтын үзлэг гэж явуулдаг байсан. Одоо энэ охтын үзлэг гэж явуулж байна уу харгалагдсан. Энэ нэр нь ямар шатнд явд юм бэ? Энийг бол одоо энэ харилцан үндгийн аяны хугацаанд бол хориглоё гэж ярьж байгаа. Яагаад одоо хориглоё гэдэг байгаа болохоор энэ чинь бас тодорхой шалтгаантай л да. Одоо ингээд сургууль, анги танхим гэдэг те зориултын одоо эмнэлгийн тоног төхөөрөмж ингээд зориултын одоо ийм ариутгсан одоо ийм тэр орчин багаж хэрэгсэлж гэдэг юм ийм нөхцөл бүрдээгүй орчинд охтын үзлэг хийхийг бол хориглож байгаа байхгүй. Тэндээс биш хориогүй. Тэр нь ямар тохиолдолд хийх зөвшөөрж байгаа вэ гэхээр мэдээж одоо насан туршийн эцэг эхээс нь одоо зөвшөөрлийг аваад зориултын одоо тоног төхөөрөмж одоо тэр эмнэлгийн орчинд мэргэжлийн хүмүүс бол одоо энийг хийх зөвшөөрч байгаа. Гагцхүү гэхдээ ганцхан охтын үзлэгч биш. Эрэгтэй юм охид хөвгүүдэд бүгдөөнд нь хийх. Хийхдээ зориултын одоо тэ тоног төхөөрөмж одоо эмнэлгийн орчинд одоо хийх. Тэрнээс биш одоо тэ эцэг эхийн зөвшөөрлгөө зориултын бус орчинд одоо энийг хийхийг одоо хориглоё гэсэн юм саналтай байна. Монгол улсад одоо эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон босрлын төвшин одоо бусад орнтой харьцуулбал ямар төвшөнд явд юм бэ? Манай Монгол улсад чинь ер нь эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол гайгүй шүү дээ. Яагаад тэгэхээр ер нь одоо хөдөлмөрийн насны нийт одоо хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийг ингээд харахтаа зэрэг ерөнхийдөө нэг 56% та 60% та байдаг эрэгтэйчүүд. Эмэгтэйчүүд нэг 40% та байгаад иддэг. Эмэгтэйчүүд. Яагаад эмэгтэйчүүд 40% та байдаг вэ гэхээр энэ чинь шалтгаантай. Эмэгтэй хүн чинь одоо нөгөө байгалаас зайсан нэг онцлог үргэж нөхөн өрчгөөр гүйцэтгэж байгаа тий. Тэр утгаараа эмэгтэйчүүд маань одоо ингээд нөхөн өрчгөө насандаа хүүхэд гаргаад хүүхдээ ингээд асарч халамжлаад тэжээд итгээд гэр орондоо ингээд байж идэг. Тэр хугацаанд бол одоо эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нь харьцангуй өндөр байгаа. За хөдөлмөр эрхтлийн салбарт бол яг эрэгтэйчүүд дээр бол гендерийн асуудал бол ер нь бол гайгүй. За боловсролын салбарт бол эрэгтэйчүүдийн асуудал бол бас жоохон одоо тий анхаарах шаардлагатай байна. Тулгымцсан асуудал болчиход. Тэр нь юу юм бэ гэхээр за одоо чинь бид нар өөрсдөө бодъё тий. Одоо чинь бид нар ерөнхий боловсролын сургуульд ингээд сурж байхад бидний одоо үе тэнгийн одоо хүүхдүүд бүгдөө сурч ирсэн байдаг байхгүй. Энэ юу хэлээд байна вэ гэхээр улсаас одоо ерөнхий боловсролыг үн төлбөргөө олгодог учраас нэгдүгээрт. Хоёрдугаар ижил тэгш. Хүн ер нь нийгэмд одоо ингээд тий амьдрахын тулд одоо тий наацхийн одоо ур чадвар эзэмших шаардлагатай гэдэг утгаараа ерөнхий боловсролын сургууль 100% хамрагддаг эрэгтэй хүмүүс. Эрэгтэй эмэгтэй бүгд. За тэгээ хамрагдаад ерөнхий боловсролын сургуулаа 12 дугаар ингээд төгсөөд яг одоо эрэгтэй сургуульд орох нарийн мэрэгжил эзэмших болоод эрэгтэй зэрэг нөгөө эрэгтэйчүүдийн чинь тодорхой хувь нь одоо ингээд тий эрэгтэй сургуульд одоо сурахгүйгээр бусад одоо салбарт одоо ажил хөдөлмөр хийх одоо тий ингээд ийм шалтгаанаар бол ингээд суралцдаг байх. За тэгэхээр энэ нь бол одоо гендерийн асуудал байгаа юм л да эрэгтэйчүүдийн гендерийн асуудал. За ямар асуудал юм бэ гэхээр эрэгтэйчүүдийн одоо боловсролд одоо хамрагдалт муу байгаа нь цаашлаад нөгөө эрэгтэй хүнийхээ хувь хүн талд нь өөрт нь хохиролтой. За хоёрдугаар манай улсад бас хохиролтой байгаа байхгүй юу? Улсын хөгжилд. За яагаад одоо хувь хүнд хохиролтой байдаг вэ гэхээр одоо жишээлхэд ингэж байна. Одоо нэг айл эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй бай гэж бодъё. За тэгвэл ерөнхий боловсролын сургууль төгсөөд тухайн одоо айл өрхийн хувьд одоо эдийн засгийн боломж олцоод нэг л одоо хүүхдийн ихтэй сургуулийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой байлиг гэвэл ихэнх эцэг эхчүүд маань бол одоо эмэгтэй хүүхдэд сургууль сурах сонголтыг хийдэг. Ягаад тэгэхээр эн чинь одоо бас нэг талаараа гендерийн хишмэл ойлголт гэж яригддаг. Тэр нь юу вэ гэхээр миний хөө одоо эрэгтэй хүн юм чинь юу ч хийгээд амьдр чинь ямар ч ажил барилгын туслах гөрүү шиг одоо малчин одоо аруул хамгаалт ч юм уу таксины жолооч юм хийгээд амьдр чинь тийм болохоор их чиг юм уу охин дүүн сургая миний хөө. Миний хөө бол одоо ингээд юу ч үсэ ичгэлээр хөвгүүд маань за тэгё гэдэг байна. За тэгээд одоо ингээд мэрэгжил боловсрол эзэмсэн эмэгтэйчүүд маань одоо нас биенд хүрээд нөхөрчгөө насанд хүрээд одоо гэр бүл хань ижилтэй болоод ирэх болохоор өөрийнхөө одоо тий боловсролын хувьд өөртөө адил төвшний юм эсвэл өөрөөсөө илүү одоо өндөр боловсролтой хүнтэй гэр бүл болох амьдрал зохиох юм хүсэл эрмэлзэлтэй болчихдог. За тэгээд нөгөө эрэгтэйчүүд маань болохоор гологддог байх нь боловсролоор гологдно. За ингээр чи нөгөө эрэгтэй хүний өөрт нь бас тий тодорхой хэмжээний бас ийм
одоо амьдрал ахуйгаа зохиох ингэт нь бол хүндрэл төв бэрхшээл бол учирдаг байхан. За тэгээд цаашид улс оронд бол яаж одоо бас нөлөөлөд байна вэ гэхлээр Монгол улсыг бол одоо хөгжүүлэхэд мэдээж тийм ээ эрүүл биетэй, саруул ухаантай, мэдлэг боловсралтай, мэрэгчлэлтэй ийм одоо боловсон хүчин эрэгтэйчүүд бол асар их хэрэгтэй байдаг. А гэтэл бол манай одоо ингээд эрэгтэйчүүд маань бол бас энэ дээр бол бас жоох хангалтгүй л байгаа гэдэг. Мэдээж боловсролын төвшин ингээд одоо сая жишээн дээр шиг ингээд эрэгтэйчүүд маань хосролд орчхоор нөгөө зам байдлын хувьд буруу зуршлын хувьд уруу татах магадлал өндөр болоо явж байгаа байхгүй. Тий. Одоо буруу тал руу. Тэгэхээр энэ болохоор алстаа бол миний харж байгаа том зургаараа сэтгцэд нөлөөлөх магадaltaй. Тэгэхээр эрэгтэйчүүдийн сэтгц одоо эрүүл мэндийн байдал дахиад яригдчих эхэлнэ гэсэн үг. Үнийг дагаа тий. Тий, яригдана. Тий. За тэгэхээр ер нь ийм байгаа даа. Би бас нөгөө түрүүн ярьснаа нэг цогцонд ордё. Тэр юу вэ гэхэлэр гендрийн үндэсний хороо 2019-с 20 онд үндэсний хэмжээнд үндэсний статистикийн одоо хороогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо энэ арга аргачлалаар одоо 18-аас 25 насны 10,000 залуучууд судалгаа хийсэн гэж би яриад. За тэгэхээр тэр судалгааны үр дүнд яаж гарсан бэ гэхээр нийт эрэгтэйчүүдийн одоо 83% нь эрүүл мэндийн шалтгаанаар ингээд нас бардаг, барьдаг одоо ийм асуудал үүснэ. За тэгвэл үлдсэн тэр 17% нь ямар шалтгаанаар одоо нас бардаг юм? Одоо гээд ингээд тодруулаад үзэхлээр за саяны таны хүнцэн асуудал байгаа. Тэр нь юу вэ гэхэлэр тэр 17% чинь зам тээврийн ослоор одоо нас барж байна. Монгол эрэгтэйчүүд үйлдвэрлэлийн ослоор нас барж байна. За амиа хорлолтоор нас барж байна. Гэмтэргийн улмаас нас барж байна. За тэгээ зан үлийн улмаас тий одоо нэг архины хэтрүүлсэн хэрэглээ, архины зохисгүй хэрэглээ гэдэг юм уу тий архинд ордос нас барах гэдэг чинь ийм байдлаар одоо нас барж. Янз бүрийн донтолтууд, буруу зуршлууд байна шүү. Тий. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь амиа хорлож байгаа одоо эрэгтэйчүүд ингээд яг аваад үзэхлээр тий ерөнхийдөө бол одоо сэтгэл зүйн асуудлууд нөлөөлж байгаа. Одоо юу гэдгийг одоо тий нийгмийн зүгээс ч гэсэн эрэгтэй хүнд одоо асар их үүрэг хариуцлага байна шүү дээ. Одоо тий манад эрэгтэй хүн амьдрал ахуйгаа авчих хэвээр юм эрэгтэй хүн мөнгөтэй байх хэвээр. Дөрөнд дурдсан ч ажлын байр, боловсрал тий одоо гих мэтчлээ асар их одоо хүнд үүрэг ачаа ингээд нийгмийн зүгээс ингээд эрэгтэй хүнд бол хүлээлгсэн байдаг. За тэгэхээр эрэгтэйчүүд маань энэ хэвшмэл ойлголтыг бол бас өөрсдөө бас төдийлэн сайн ойлгож мэддэггүй, үүнээс ангижрах ёстой. Ерөнхийдөө бол одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр одоо аль нэг хүүсийг онцолж за эрэгтэй хүүсийн гэдэг юм уу, эмэгтэй хүүсийн гэдэг юм. Нэг нь давуу эрх идэлхээр нөгөөх нь бага эрх идэлхээр ч гэдэг юм ингэж бол заагааг байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр бол юу гэж заасан бэ гэдэг үлхээр хүн бүр гэж бол хэлдэг. Хүн бүр сурч боловсрох хэрэгтэй, хүн бүр одоо тий үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй, хүн бүр ажил хөдөлмөр хийх хэрэгтэй, хүн бүр одоо амьдрал суух газраа сонгох хэрэгтэй, хүн бүр одоо сурч боловсрох гэх мэтлэн байна. За тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр эрэгтэй эмэгтэй аль аль нь хайрлагдах хэрэгтэй, эрэгтэй эмэгтэй аль аль нь одоо ажил хөдөлмөр хийх хэрэгтэй, эрэгтэй эмэгтэй аль аль нь одоо амьдрал ахуйгаа сайн сайхан байлгахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй мөн эрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэргээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эрэгтэй болж төрснөөрөө гэдэг юм. Эмэгтэй болж төрснөөрөө гэдэг юм. Тэрнээсээ болж зовох ёсгүй. Тэрнээсээ болж хүчрхийлд өртөх ёсгүй. Тэрнээсээ болж илүү их одоо тэ дарамт авах ёсгүй. Аль аль нь харилцан бие биенээ тэ хүлээн зөвшөөрч тэгш эрэхтэй, тэгш оролцоотой ийм л одоо байх ёстой л гэсэн юм. Агуулга хэлэх гээд байна. Яг амьдрал дээр бол одоо чис одоо сургууль соёл төгсөөгүй амжаагүй учраас ийм л ажлын байртай, ийм л баг цалинтай. Тийм учраас бид ингэж амьдраад байна. Тэгэхэд чи тэр батаахаар, олдоохаар ийм сайхан хаустай, ийм сайхан жип машинтай ингэж амьдраад байна. Гэх юм яг үйлдэлүүд нөгөө яг түрүүний амиа орлох үйлс эдгээр дарамтанд оруулаад байна л гэж ойлгочихлаа л да бас. Тий, энэ чинь нөлөөлж байгаа байхгүй юу? Одоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ манай энэ аяны бол гол агуулга зорилго энэ л байна. Хин нэг тийм ээ. Хэрвээ та анх л хайрлахаар шийдсэн л бол тэгээ тэр хүнийг хүлээн зөвшөөрсөн л бол хүлээн зөвшөөрсөн шиг л зөвшөөрч. Түүнээс биш тэр хүнийг те ингээд одоо юу гэдгийг одоо тэр нийгэмд эзэлж байгаа байр суурь хийж байгаа ажил гэдэг юм уу ингээд тэр хүн өөрөө ингээд асар их хүчин чармаалт гаргаад хичээгээд ингээд байхад те бүр илүү их юм хүсээл ингээд те эсвэл бүдүүлэг үг хэлээрч гэдэг юм уу те ингээд үл хүндлээл эсвэл одоо ингээд хитрхи юм шаардаад ч гэдэг юм уу бусдаа харьцуулаад ч гэдэг юм уу ийм сэтгэл зүйг нь ийм дарамт ийм хүнд байдалд оруулж болохгүй. Хэрвээ ингээд та одоо хин нэг те эрэгтэй ч эмэгтэй ч би энэ аль аль хүсэнд ярьж байгаа шүү.
Ер нь эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүд рүү чиглэсэн, эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэйчүүд рүү чиглэсэн хэлэх үг, хийх үйлдэл хоёроо маш сайн бодож хэлж байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар хин нэгэнд хүндэтгэлгүй хандах, хин нэгэнд бодлогогүй үг хэлэх, одоо хин нэгнийг гомдоох юм бол тийм ээ, буцаад та үр дагавар нь одоо тань дээр ирнэ. Ягаад тэгэхээр тэр хүн буцаагаад танд бол бас тийм одоо таатай хандахгүй. Ягаад тэгэхээр тэр хүн чинь бас буцаагаад ямар нэгэн байдлаар иргэдүүлсэн илэрхийлнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ бидний наад зах нь бидний харилцаанд айгүй их анхаарах хэрэгтэй. Хэлэх үг үгүй айгүй сайн бодож хэлэх хэрэгтэй те. Би энэ өөрийгөө нөгөө хүний хооронд ингээд одоо тавьж үзэж явах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Ягаад тэгэхээр би тэр хүнд ингээд хэлчихвэл, ингээд хандчихвал те тэр хүн одоо яаж нөлөөлөх бол өөр дөр ингээд тавьж үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд өөр дөр ингээд тавьж үзэхээр за ингэж бас болохгүй юм байна. Ингээд буруугаар ойлгочвол яах вэ те? Би тэр хүнийг гомдоочвол яах вэ гэдэг талаасаа бид нар бодож явах хэрэгтэй л гэж хэлдэг. Ер нь бол хамтдаа амьдрийгээ шийдвэр гаргаад сонголтоо хийцэн шүү дээ. Тэгэхэд бол одоо шийдвэрүүлж ирснээрээ хоолоо хийх, би хоцорж ирснээрээ хоолоо хийх гэсэн хандлага харьцангуй зүйлээд гайгүй болоод байна гэж хэлдэг. Хүүгүүд эрэгтэйчүүд бол харьцангуй гэр орныхаа ажлыг хийдэг, хүүхдээ асардаг. Тэр юм болсон ба шүү дээ. Ийм үед бол одоо ээж нэрл хүүхдээ өсгөх ёстой, хүмүүжүүлэх ёстой, гэр орны цэвэрлэх ёстой гэсэн ёстой юм шиг юм үйлдэлүүд явдаг байсан. Харьцангуй сүүлийн үед бол энэ ажилд их хэрэгтэй те одоо адилхан хүүхдээ хамт өсгөн, хамт гэрийнхээ орлогыг босгоно, хамт одоо алзаргалтай амьдралыг бүтээнэ гэж ингэж зорддог болсон харагдаж байна. Нөгөө талд бол эрэгтэйчүүд бол ер нь нэлээ урмын хүмүүс шүү дээ. Одоо чи тэр адилхан лав хүмүүс те ингээл амьдрал дээр харж байгаа. За ишгээ маань бас энэ талд мундаг залуу шүү дээ. За манай ганцооч бас энийг бол сүнээр хилүүлтгүй хийждэг сайхан шүү дээ гэж хэлэхэд л ойл одоо симбигэл явчихдаг үстэй. Тийм шүү дээ. Ер нь бол юу яадаг л да. Хүнд ингээд те урам өгөх одоо те маш гоё үүдэг. Ягаад тэгэхээр хүнд ингээ урам зориг өгөх те хүнийг одоо сайшаах зэрэг нь бол нөгөө хүнд айгүй их тийм тэнхээ өгдөг байхгүй юу те улам их хичээх те ийм одоо сэтэл төрүүлдэг те зөвхөн гэр бүлч ажлын байранд зөвхөн гэр бүлч биш те одоо жишээ нь хувь хүнд те тэгээ гэр бүлд тэгээ хамт олонд нийгэмд тэгээ нэгнийгээ одоо ингээ зөв зүйл хийхэд айгүй сайшааж магтах нь маш их ач холбогдолтой. Тийм. Тэгээ ер нь бол сүүлийн үед нийгэмд зүгээр миний ажигласнаар бол одоо энэ сүүлийн үеийн залуучууд маш гоё болж байна л да. Анзаарснаар яаж юм гэхэлэр ингээд ерөнхийдөө бол ингээд сүүлийн үеийн залуучууд болохоор айгүй тийм мэдрэмжтэй болцсон байна. Тэ? Одоо ингээд бидний үеийнхэн ч айгүй хэцүү шүү дээ. Одоо жишээ нь нөгөө 90 хүн уйлж болохгүй гээл одоо тийм хүмүүжлэр айгүй хүмүүжчихсэн. Тэгэл одоо ингээд айгүй их тийм сэтгэл хөдлөсөн уйлмаар, уярмаар тийм үе хүртэл ингээд юмсаа зайлгаал тий ингээл дотроо хатгалаал ингээл гүрийгээл тий гэдэг юм уу мэдрэмжээ ингээл айгүй их нуудаг тий худлаагаасаа энэ бол айгүй тийм бидэрт айгүй дарамт болдог. За тэгэл одоо яг зөв би нөгөө хичээл бас заадаг л да нөгөө тэгээ нэг хичээл заагаад сургалт энд хийгээл явж байхад бас нэг сургалтын дээр нэг залуу тэгжсэн гошгнод 90 хүн зүрхэндээ уйлдэн штэ багшаа гэд. Тэгээ би болохоор одоо сургалт хийхдээ бас хэлдэг. За зүрхэндээ уйлдаг 90 хүн байна уу гэдэг. Тийм. Тэгэхээр бол ерөнхийдөө бол бас нөгөө энэ бол хөвшмөл ойлголт байхгүй юу? Ер нь бол эрэгтэй хүнд нулимсны сүв байна гэдэг чинь адилхан үйлж болно л гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй айл нь өөрсдийнхөө мэдрэмжээ илэрхийлж тийм ээ ингэж сэтгэлээ онгойлгож ярилцаж ингэж бол одоо сурах хэрэгтэй байна. Бид хэрвээ сэтгэлээ онгойлгоод ингэж чөлөөтэй ярилцаад ингээд нэг нэгнээ ойлголцоод нэгээ хүлээн зөвшөөрөөд ингэчих юм бол одоо бид нар одоо энэ гендерт суурьсан хүчрхийлээс урьдчилан сэргийлэх, гэр бүл салдаас урьдчилан сэргийлэх, тэ аж аргалтай амьдралаа хадгалах ийм боломжууд байгадаг. Ер нь бол одоо ингээд харилцан хүндэтгээгээд одоо энэ аяны хүрээнд ч гэсэн одоо ингээд бит хоёр үеийн хүндэтгэлтэй хандгал болчихж байгаа шүү дээ. Хоёр хүний л харилцаа шүү дээ. Харилцаанаас харилцаа үүснэ гэдэг шиг. Тийм. Яг хоёр хүнээс ард 3 дахь хүн гарч ирнэ, 4 дахь хүн гарч ирнэ. Битээр өглөөний мэнд сайхан амарч тэгээд мэдлээд өнгөрөх. Дараагийн юм цаана мэдлэх л байхгүй. Зөвхөн мэдлэхээс эхлээл ингээл нөгөө суух босох идэх уухтай тэгэл навтын хөдөлгөөнд оролцох. Та төрүүлээд дараагийн гэрлэлээр би гарчээ. Тийм. Энд л ингээд нөгөө анги танхимаас гадагшаа нийгмийн харилцаанд ороод замын хөдөлгөөн те ингээл бүр яг эндээс эхлэх болов гэд харилцан хүндэтгийг яг энэ нэр томьёо нөр айгуу зөв зөх хэвээр. За магадгүй одоо 1 сарын 2 хугацаанд одоо энэ ая маань явагдах ч гэсэн би бол иймэрхүү аяныг бас 3 сар маар те ер нь нэмийг хөвшүүлэхийн тулд 6 сар мараар явж ивэл зүгээр бол зүгээр эргэн үнэхээр бододгийн. За баярлалаа. Тий би бас яг тантай санал нэг байна. Яг тэгэхээр манай гендрийн үндэсний хороонд бас энэ санал маш олон ирдэг байхгүй. Одоо чинь бид нар ингээд 1 сар хугацаатай явбал 4 сарын 1-нд энэ аян чинь дуусаад бид нар аяныхаа тайлан юм хүмүүс нэгтгэл
ингээл тайлгын тэгэл сошиалор. Гэтэл ингээл хөдөө орон нутгаас нийслээс те ингээл байгууллагуудаас манад санал ирдэг байхгүй. Энэ айгу гоё юм байна. Энийг үргэлжлүүлээч. Жилийн хугацаанд явчих болдгоо юм уу? Зарим нэг мэдээлэл авсан байгаа шүү. Ач холбогдолтой юм байна штэ. Гэт хүмүүс айгу гоё ингээд эргээр хараад те дэмжээд энэ айгу зүгээр юм байна гэд ингэдэг байхгүй. Тэгэхээр бас бид нар бас айгу маш их баярлаж одоо ингээд урам авдаг. Тэгээд энийг бол яг нөгөө жилийн хугацаанд явуулна гэхээр жоохон бэрхшээлтэй. Яг тэгэхээр энэ аяны чи одоо нэг сарын хугацаанд зохион байгуулахын тулд гендрийн үндэсний орооч нь бас маш их юм зардал гаргадаг. Тэгэл энэ аяны хүрээнд бид нар одоо тий ийм одоо подкаст одоо тий контент тий тэгэл постэр одоо баннер гэл ингээл сургалтууд хийх. За тэгэл сургалт хийх, олон нийт рүү чиглэсэн мэдээллийн нөлөөллийн ажлууд хийх тий одоо би ч юу ах вэ? Манай ажлын албаны мэргэжилтнүүд бид нар чинь бүгдээрээ л ингээл үндэсний хэмжээнд энэ аяныг сурталчлах, ач холбогдлын тайлбарлах, хүмүүст нөлөөлөх, соён гэгэрүүлэх гэл ингээл маш өргөө өрөөтэй ажилладаг. За тэгэл ингээл энэ одоо боломж болцооноос хамаарал одоо 1 сарын хугацаанд л хийгээд байгаа. Хэрвээ яг тэр төсөө хөрөнгөний хүнд байдаг бол бүр илүү далаацтай хийх боломжтой. Би тэгээд сая таныг ингээ нөгөө тэгшэрхийн тухай ярьж байхад би сая нэг зүйл санаанд ороод ирчихлээ л дээ. Бас нэг зүйл дээр манай эрхтэйчүүд маань жоохон мэдрэмжийн хандмаар санагдаад идэг юм. Тэр юу вэ гэхээр одоо ингээд бид нар ингээд гендрийн одоо тэгш байдал, тэгш ирэх гэл ингээл яриа л. За тэгэхээр ингээд би бас нэг хичээл зааж исэн тэр сургалтын дээр болохоор бас манай нэг оролцогч маань бас хэлж исэн байхгүй юу. Би одоо ингээд манай одоо тий ихнэр нялх үетэй гэртээ хүүхдээ харж байгаа. Тэгвэл одоо ихнэр маань ч гэсэн бас уг нь ажил хийх ёстой л юм биш. Бид хоёр чи одоо хоёулаа л ажил хийх ёстой юм биш тэгээд тэгж одоо ярьсан байхгүй юу. За тэгэхээр би яг энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар мэдрэмжтэй хандах ёстой манай эрэгтэйчүүд маань тэр нь юу хэлээд байна вэ гэхээр одоо ингээд таны ихнэр таны хань чинь ингээд хүүхд төрүүлээд нялх биетэй гэртээ байгаа тохиолдолд бол эрэгтэй хүн бол үүрэг хариуцлага илүү ухамсарлах ёстой. Тэр үед бол одоо тийм ээ ягаад тэгэхээр эмэгтэй хүн чинь нөгөө байгалаас зээ сонслог үүрэх хүрээнд нөхөн үржихөө үүргээ гүйцэтгэхэд Монгол улсын одоо тий хүн амыг өсгөөд ингээд одоо гэртээ одоо сууж байгаа тохиолдолд бол мэдээж эрэгтэйчүүд бид нар бол одоо гэр бүлийн ахуй амьдралаа одоо хоол хүнс одоо хэрэгцээтэй зүйлсээр нь хангах одоо амьдрал ахуйгаа залгуулах тэр үүргийг бол мэдээж биелүүлэх ёстой шүү дээ тий. Зүгээр тэгээд одоо юу гэдгийг эмэгтэйчүүд ч нөгөө хуулиараа 3 жил одоо ингээд декреттэй байх хугацаанд хүүхдээ ингээд тийм ээ ингээд дараагийн одоо цэцэрлэг яасэл одоо ингээд хамрагдах одоо боломжтой болоод ирсэн тохиолдолд бол тийм ээ эмэгтэйчүүд маань бидэнтэй мөн л адилхан эрхээ идэлэл үүргээ биелүүлэл явчихна гэсэн. Тэрний яадгийн гэхэлэр одоо ажил хөдөлмөрөө эрхлээ, цалин орлогоо аваад тийм ээ гэр бүлдээ хувь нэмрээ оруулаад ингээд явчих боломжтой. Тэрнээс биш яг тэр нялх үетэй гэр бүлдээ хүүхдээ асраад байж явах хугацаанд бол эрэгтэйчүүд бид манлайлах ёстой. Хань ижилдээ халамжлах ёстой, тижээнд итгэх ёстой, үр хүүхдээ одоо асран хүмүүжүүлэх ёстой, гэр бүлдээ хувь нэмрээ оруулах ёстой гэж хэлгээд байгаа. Би одоо саяны харилцан хүндлэлийн аяны хүрээнээс гадна одоо хор зуршилтай дандалтын үйлдвэртэйгээ эрэгтэй эмэгтэй хүмүүс болон бусад одоо гендер үндэснээс гадна цагдаа эрүүл мэндийн яам материал зохион байгуулдаг ийм сургалт одоо энэ аянууд бол урт хугацаагаар явах нь илүү үр дүнтэй байж олж хараад байгаа. Энэ талын мэдээлэл төр төдийлөн эрэгтэйчүүд маань аягүй дутмаг байт юм байна. Баг уншдаг юм байна, баг судалдаг юм байна. Тэрнээс болоод одоо баг зэргийн уус идсэн үедээ гэртээ нэг хандл аваа шийдчих. Нэг хаалга саваад гарахад тэр нь одоо шил тухайн үед ихнэр эмоцороо жишээлбэл уурлаад нэг өргөлөвчээд өгсөн байдаг. Буцаад гэр бүл илрээд за одоо бид ингэ эвлэрсэн гэхэд танах ингэж тухай дуудлага гэсэн өргөлөх гэсэн учраас энийг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж нөхрийг авчиад барилгын байранд хорцсон байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхэд тэн дээр хадам аавч юу бирдэ гомдож байгаа байхгүй. Миний хүүд ингэж гомд гаргаж бариулсан, ингэ муу мухаа газар харуулсан гэдэг. Ингээд аав хүргэн одоо хадам бир хадмуудын хоорондын харилцаанд дээр ингэж ойлгомжгүй байдал үүсэж эхэлж байгаас төдийлөн нөгөө мэдээлэх муутай байт юм байна ирчүүд маань. Тэгээд энэ талаар одоо ингэ ярилцж яхад энэ гендер үндэснээс ороод явуулж байгаа эдгээр аянууд бусад одоо цагдаа болон эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа эдгээр одоо зан суртахууны хүмүүсийн ийм ажлуудыг урт хугацаагаар явуулвал бид энэ талын мэдээллийг илүү олж авах байжээ. Ингэж алдаж онж энэ газраар ирэхгүй байх боломжтой байжээ. Тэр ирчүүд маань айгүй харамсч ярьж байдаг. Тийм учраас би энэ харилцан үндтгийгээд энэ аян маань нэр үнднээс нэрнээсээ эхлээд их хастайхан сайхан болжээ гэж надад бол таатай байгаа. Миний олж мэдснээр гендер үндэсний хороо хамтран эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн үнгүй зөвлөгөө өгөх, чөлөөцгөө өнгөрүүлэх ийм нэг хүн төлөвлөгөө
байр чимгэлтэй дүргэд нэгжсэн гэж би сонсч байсан. Энэ одоо үйл ажиллагаа явагдаж байгаа юу? Улсын хэмжээнд нийслэлд одоо анх удаа чимгэлтэй дүргт эрхтэйчүүдэд зориулсан юм одоо төв байр юм те, нэг тийм байр үүссэн гэж би сонсч байсан. Байгаа. За тэгэхээр таны асуусан асуултанд хариулъя. За би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөнхийдөө бол ингээд саяны таны ярьсан кейс төр гэх юм уу те. Одоо тэр нэг эрэгтэй хүн маань ингээд те гэртээ уурлаад сандал авч идээд хаалгас аваад тэнгуут нь эхнэр нь дуудлага өгөө. За тэгээд цагдаагийн ажилтнаа барилсан үйл явдал гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 6 сард ажиллаа хийгээд ажлын байранд байж хахад нь тухайн үед 10 сард ийм гомдол мэдээллийн дагуу таныг ингэжээс учраас одоо энэ зөрчлийн хуулийн дагуу тань дээр энэ хариуцлагыг авах хэрэгтэй гэдэг 506 сард ийм үйл явдал болж байсан гэд надад харамсаад ярьж ирсэн. За ойлголоо. Тэгэхээр энэ маань бол ер нь бол маш том асуудал байхгүй. Яагаад том асуудал вэ гэхээр эн чинь нөгөө манай Монгол эрхтэйчүүдийн мэдлэг, ойлголт, хандлагын асуудал яригдчихэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр манай Монгол эрхтэйчүүд тэр сандал авч шиддэг чинь буруу, хаалгас авч гардаг чинь буруу. Гэртээ одоо бүдүүлэг үг хэлдэг чинь буруу байхгүй. Яагаад би тэгж хэлж ийм вэхээр энэ бол ерөөсөө ингээд та сая бас хэллээ. Одоо нөгөө цагдаагийн байгууллага одоо энэ талууд өртөн сэргийлэл нөлөөллийн ажлыг илүү сайн хийх ёстой юм болов уу гэдэг чинь. Би бол ингэж хэлмээр байна энэ дээр. Би бол тэр гэр бүлийн хүмүүжил эцэг их тэр одоо сургууль за ер нь бусад одоо талууд албан байгууллага за тэгээд цагдаа эдний бүгдөөрнгийнх нь үүрэг байхгүй юм чинь. Тэгээс ганцхан цагдаагийн байгууллага үүрэг ш. Ягаад тэгэхээр ерөнхийдөө бол гимтэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бол бүх нийтийн үүрэг. Гимтэргийг шалган шийдвэрлэх хариуцлага тооцох гэдэг нь бол цагдаагийн үүрэг. Мөрдөх гэдэг ч юм уу, тийм үү? За тэгэхээр бол би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ерөөсөө л бид нар үүргээ биелүүлэх ёстой. Тэр нь юу юм бэ гэхээр гэр бүл гэж байгаа шүү дээ. За тэгвэл гэр бүл гэж байгаа тийм үү? За тэгвэл гэр бүл дотор ч хэм байгаа л. Аав нь байгаа, ээж нь байгаа, ах нь байгаа, эгч нь байгаа, хүүхэд нь байгаа. Энэ гişүүч бүдэр үүрэгтэй, ямар үүрэгтэй вэ гэхээр энэ хүмүүс чинь одоо юу гэдгийг зөв хүмүүжүүлэх үр хөвгтэй. Тийм үү? Зөв үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй, зөв хүмүүжүүлэх үүрэгтэй. За тэгээ амьдрах тэр ур чадварыг зааж хүүрэгтэй, харилцааны ур чадварыг зааж хүүрэгтэй. Тэгэхээр ингээд анхдагч нэгж үе гэр бүлийн орчноос энэ үүргээ хангалтгүй биелүүлээд байна гэж би боддог байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо жишээлхэд бид нар бол одоо ингээд үр хүүхэдтэй багаас нь хүнтэй харилцахыг зааж хэрэгтэй. За хүнтэй яаж одоо зөв боловсон харилцах вэ? Яаж мэдлэх вэ? Яаж одоо энэ адармаатай асуудлыг яаж одоо эвтэйхэн шийдвэрлэж сурах вэ? За тэгээд альва зөрчил маргааныг зөрчлийн аргаар яаж шийдвэрлэх тэр ур чадрыг бид нар багаас нь зааж өгөх ёстой. Ингээд бид нар болохоор хүүхдээрөөсөө хүмүүжүүлэхгүй хайчаад за тэгээд нөгөө хүүхд насанд хүрээд гэмт хэрэг төөхөд ингээ холбогдохоор асуудал гарахаар бусад байгууллагыг одоо буруутгах ч гэдэг юм уу. Ийм нэг үзэл хандлагаас байгаад идэх байхгүй. Тэгэхээр би болохоор юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ дээр бол бид нар үргээл сайн биелүүлэх ёстой. Аав нь үргээ сайн биелүүлэх, ээж нь үргээ сайн биелүүлэх. За сургууль багш нар нь үргээ сайн биелүүлэх, тэр байгууллагууд нь үргээс бүгдөө л үргээ сайн биелүүлчихвэл болчих гээд байгаа юм. Яг үг гэхээр эцэг их нь бол хүүхдийнхээ хажууд багаас нь хэрэлдэж муудалцмааргүй байна. Тэ? Гоё зөв үлгэр дуурайл үзүүлмээр байна. Гоё эерэг манлайл үзүүлмээр байна. Одоо асуудлыг гоё эвтэйхнэр шийдвэрлэж яамаар байна. Одоо тэгээ нэг юм судалгаа өгд юм билээ нөгөө юу лээ ээж нь одоо 1000 удаа хэлснээс аав нэг удаа үзүүлчих гэдэг юм уу те. Аав нь одоо жишээ нь зөв үлгэр дуурайл үзүүлэхэд нөгөө хүүхдийн хүмүүжил тасар хүчтэй нөлөө үзүүлдэг гэх юм байхгүй. Гэр бүл хэрүүл оруулгүй арх тарсны асуудал. Тэр бол би бол бодохдоо манай Монгол эрхтэйчүүдийг багаас нь одоо тэр эцэг их нь те ингээд тэр амьдрах ур чадвар хүнтэй харилцах одоо энэ адармаатай асуудлыг эвтэйхэн шийдвэрлэх зөрчилдөөнийг зөрчлийн аргаар шийдвэрлэх энэ одоо тэр уур бухимдлаа одоо зөв аргаар одоо эрүүл зөв аргаар хор хохирлгүйгээр тайлах энэ ур чадварыг одоо багаас нэг суулгах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингэ гудамжлал асуудалтай шүү дээ. Одоо бол маш төвхтэй шүү дээ. Одоо би ингээл явж байхад ингээл гинтхи юу болсон юм бүү мэд ингээл би айгу буруу томчдөг хөхгүй. Энэ дэндээс чи намайг чинь машины араас сигналдаал тэ хараагаад ч гэдэг юм уу. Амар ууртай манай зарим залуучууд тэ ирчүүд. Тэгээ би бол одоо тэр залуучуудад би бол заримд нь боломжтой бол хэлдэг.
Уучлаарай тий. Хоёулаа бухимдаад ах юм болоогүй шүү дээ. Тийм уучлаарай. Тийм гэд ингээд жоохон тайвшруулдаг. Тэгэхгүй бол нэг манай эрэгтэйчүүд чинь ууралж явж байгаа юмроо орчих гээд байдаг. Асар их ууртай тий. Тэгж ууралж явах чинь өөрт нь айгүй зовлонтой шүү дээ. Ягаад тэгэхээр тэр бухимдалтай явж байгаа хүн чинь бодлогүй алхам хийдэг байхгүй тий. Нэг юу гэдгийг тий ингээ хайрлж хүндэлдэг хүнтэй айгүй тий юу гэдэг гомдоогоор үгэлцдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг тий одоо хин нэгэнтэй одоо тий ямар нэгэн байдлаар одоо зодон зохион хийдэг ч гэдэг юм уу. Одоо тий асуудал үүсчих вэ. Гэмт хэргийн тий хохирогч болчих вэ, холбогдогч болчих вэ, гэмт хэрэгтэнч болчих вэ тий маш гэрэлтэлтэй шүү дээ. Тэгэхээр харилцааных нь тэрийг алдах байдал бол айгүйх нэг уураар илрээд байгаа байхгүй. Энэ болохоор нийгмийн нэг сэтгэл зүйл яваад байна гэж нийт масаар ярьдаг шүү дээ. Тэгэл нийгэм хэлждэг. Би бас энэ дээр буруу. Би бас энэ дээр бас буруу өөрөөсөө шууд холдуулдаг байхгүй. Асуудал өөрөө баахан асуудал үүсгэжингүүтээ тий. Одоо ингээд нийгмээс л боллоо. Нийгэм асар стресстэй байна. Одоо ингээд нийгэм ерөөсөө тий ажилгүй байна. Энээс үгүй байхгүй юу? Хөө өөрөө хичээл болно. Яг үнэ. Одоо тэгэл хэрэв бусдыг буруутгаал ингээд явах юм бол бид нар хизээч юу яахгүй, засрахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт хувь хүн өөрөө ч гэсэн хөгжихгүй тий байхгүй юу? Яг тэгэхээр ингээд бусдыг буруутгаал тий ингээд сургуульд муу сурсан багш нарын багш юм байна. За ингээд ажил олдохгүй, ой нуус орны бүр. За ингээд одоо юу гэдэг ингээд бусдыг буруутгаад ажиллахгүй. Тэгэхээр бид нар өөрөөсөө эхлээд асуудал хайх хэрэгтэй. Бид нар өөрсдөө нэгдүгээрт өөртөө чадварчуулах хэрэгтэй байна. Хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ бид нар өөрсдөө тий ядаж ингээд эрэгтэйчүүд одоо маш богино настай байна гэж бид нар одоо маш их ярьж штэ сүүлийн үед. Бид нар бол маш их ярьж байгаа олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор. Нэг үе явахад эрэгтэйчүүд мэддэг болсон. Тэгээ одоо бид нар ямар алхам дутуу юм гэхээр хувь хүний өөрчлөлт. Хувь хүний хүсэл эрмэлзэл дутуу байна. Одоо тэгэхээр бид нар юу хүсэж байгааг гэхээр эрэгтэйчүүд маань ийм мэдээлэл авцсан чинь маш мэдээлэл соргог байгаа ч сониуч байгаа ч. Сонсчлоо пад маргааш өглөө тэ цүнхөө өрөөд пүүж одоо юм хумаа би төрөө уцаа хийгээд одоо бизнес клуб руу дасгал хөдлөө хиймээр байна. Маргааш өглөөнөөс одоо тэ амьдралынхаа буруу дадлын хвшлийг зөв дадлын хвш рүү шилжүүлэх ажлыг зоригтой хиймээр байна. Нин даруй хийх хэрэгтэй. Тэгээд даралт маралт одоо эмнэлэгт үзүүлээд бүтэн бие онцлогоо хэлгээд юу болохгүй байгаа юм байна. Тэр болохгүй байгаа юмнуудаа тэ яаралтай эмчилж эдгэрүүлэх хэрэгтэй байна. Тэгээд гэж бодсоороос л асуудлууд хүндрээд шүү дээ. Хоошин тавьдаг байхгүй. Эднэргээ хоошин тавиал гар утсаа ухаал тэгэндээ үзээл явандаа л гээд. Тэгэл ингээл нөгөө хөвлийн таргалт байна шүү дээ. Монгол эрэгтэйчүүд. Хөвлийн таргалт бол асар их асуудал болж байна. Хөвлийн таргалт бол ерөөсөө л Монгол эрэгтэйчүүдийн богино тасдах шалтгаан шүү дээ. Яг тэгэхээр хөвлийн таргалт чинь бүх өвчний суурьшилтай байхгүй. Хөвлийн таргалттай хүнээс чинь бүх төрлийн хавдар үүсэж байна. Цусны даралт ихсэхтэй өвч үүсэж байна. За нөгөө чихрийн шижин за тэгээ холестерол одоо тий одоо тэр даралт гисэх одоо тэр за тэгэл ингээл бүх хүчний суурьшилтай. Тэгэхээр бид нар бол хамгийн ихний алхам бол бүгдөө өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлүүлэх. Тэгээ та тэгээ эхлэх юм бол яах вэ? Таны гэр бүлд одоо тий одоо эрг нөлөө гарч эхэлнэ. Ягаад тэгэхээр та орой эрт унтаад өглөө одоо эрт тусаа дасгал үлдгээгээд эрүүл зөв хоол иддэг болоод фитнест явдаг болоод гудамж талбайд явахдаа нус шүлсээ аягаа болоод хогоо хогийн савд хийдэг болоод өөрөө зам гарцаар гардаг болоод зам дээр одоо бусдаа хүндэтгэлтэй хандаад тий эхлээд та гарчих. За одоо би. За одоо та гэдэг ч юм. Одоо тэгээд Японч ч нэг замаар гарахтай гоё гарч штэ ээждээ дээжлээ тийм үү. Гэх мэтчлээ ингээд бүгдөө ингээд нийгэмдээ тий одоо гэр бүлтэй ажлынхаа хамт олондоо улс орондоо тэгээд эерэг манлал үзүүлээ ирчүүдэл гэж хэлмээр санагдаад байдаг. Яг л энэ харилцан үндэлийн одоо аяны хүрээнд энэ чинь хувь хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхэлээд тэгээд дараа дараа нь нийгэмлүү өөрчлөлтийн нөлөөг үзүүлж шít. Нөлөөллийн юм чинь хүнд аягуулсаа нөлөөдөг шít. Гэрээс эхлээл гадаашаа гарч байгаа шít. Тэгэхээр зэрэг хүмүүсийн хандлага өөрчлөгддөг. Тэгээ нөгөө эх оронч үзэл те. Тэр гэр хүний одоо нөгөө нэг мөн чанар чинь манай Монгол ирчүүч бас нэг юмдаа их зоримог бас цагийг барих альва нэг юм шингээх. Нэг юм сурчгаар манай Монгол ирчүүчүүд айгүй хариуцлагатай байхгүй. Шингээдэг байхгүй хариуцлага сайтай. Тэгэхээр жоохон анзаарахгүй яваад байна. Тэгэхээр би бол одоо жоохон сониуч соргог байгаасаа гэж тэр зангаа сэрээчээсэ гэж хүсэл. Нэгт хоёрт энэ нэг үндэсний хэмжээнд ингээд Монгол улсын ерөнхийлөгч энэ дээр бол онцгой гарч байгаа. Одоо эрүүл Монгол хүнгээ үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнөж байна. Тийм байна. Энэ хүрээнд бол одоо ингээд одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо 2 удаа нийгмийн хөгжил эрхтэйчүүдийн оролцоог том үндэсний хэмжээний эрхтэйчүүдийн чуулганыг төрийн ордонд хийчихлээ шүү дээ. Бүр ингээд эрхтэйчүүдийн анхаарлыг хандуулах гээд. За тэгээд хоёрт нь одоо Монгол улсын ерөнхий сайд онцгой анх гарч байна. 2020 онд 99-р захирамжаар сая 2024 онд 71-р захирамжаар
эрэгтэй эмэгтэй хүний одоо дундаж наслтын зөрүүг багасгах буюу эрэгтэйчүүдийн чанартай урт настыг дэмжих юм төлөвлөгөө одоо баталчаад байна. За дээрэс нь эрүүл мэндийн яам одоо бас тий эрүүл эрх хүн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг одоо ийм 2025-аас 2027 онд хэрэгжүүлэхээр ийм төлөвлөгөө бас батлах гээд ажлын хэсэг гаргацсан одоо бас бид нар бас ажиллаж байна. Тийм тэгэхээр яагаад одоо ингэж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг онцгой анхаарат байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө нөгөө үнэхээр Монгол эрэгтэйчүүд маань эрүүл мэндэ хайхрахгүй үнэхээр ийм байгаад байгаа учраас ингэж байна. Тэгэхээр одоо бол төр улс одоо тий маань ингээд биднийг одоо эрүүл сарвал урт наслуулах гээд анхаарат тодорхой алхмуудыг хийгээд бодлого үйл ажиллагаа бүрүүд батлаад байна. Одоо тэгэхээр хувь хүн иргэн та одоо хувь хүн одоо өөрсдөө ихч үйлчлэе. Одоо та өнөөдрөөс ахуулаад өөрсдөө хийгээч гэж хэлмээр. Яг үнэ одоо ингээд хурим найр болох охтуудаа хөвгүүдээ тусад нь гаргаад л ингээд хань ижилтэй болоход өрхөөнөө аамдар байхгүй. Яг тийм ээжнэр л сууж явах юм шиг. Яг тийм. Өнөө хөвгүүд нь хань нүлэмсэн аваад л аав нь юм хүн байлаа. Аав нь тийм хүн байлаа гэдэг ингээд дурсамж болж өрөөд байгаа байхгүй. Тий одоо түүхийг хамт үтэмээр байна шүү дээ. Тий яг үнэ одоо тэр түүхийг тий. Яг үнэ тантай би санал нэг. Ягаад гэвэл улсын хэмжээнд өргөдлөхөөс эмэгтэйчүүд 70 гаруй мянга байгаа. Өргөдлөхөөс эрэгтэйчүүд 15 мянга байгаа. За тэгээд энэ юг харуулж ийн үг гэхээр ягаад 70 мянган өргөдлөхөөс эмэгтэйчүүд 15 мянган өргөдлөхөөс эрэгтэйчүүд байна вэ гэхээр нөгөө нэг манай Монгол эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдээсээ түрүүж нас бараад байгаа учраас ийм одоо өргөдлөхөөс эмэгтэйчүүд үлэмж их байна. Өндөр гарч байна тий. Тэгээд хоёр дахь шалтгаан нь бол нөгөө бидний сайн мэдэх нийгмийн асуудал шүү дээ. Нөгөө гэр бүл салал, үл ойлголт, хариуцлага гэрлэлт гэдэг одоо тий энэс юм бас нөлөөлж байгаа. Гэхдээ ихэнх шалтгаан нь бол эрэгтэйчүүд төрүүлж нас орж байгаа тал холбоотой байна. Эрүүл мэнд. Тий. Өөрсдөө анхаарахгүй шүү дээ. Тийм байна. За өнөөдөр бас урилга маань хүлээж авч сонирхолтой ажиллах өрнөсөн Батчигтай маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Тэгээд бидний ивент одоо нэвтрүүлэлтэд хамтран арилж байгаа санд гэдэг энэ гоо сахны бүтээгдэхүүн Батчигтай хэрэг барилга болгоомгий. За энэ маань бол 26-аас дээш насны одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэглэх боломжтой. Монгол улсад бас ургадаг ихтэй урамлуудын юм орцтой ийм бүтээгдэхүүн байна. За тэгээ энийг бас сайхан хэрэглээрэй гэж. За баярлалаа. Замарчсан гендрийн үндэсний хорооноос төдийлөн одоо бас мэдээллийг одоо өсвөр насны хүмүүс маань ингээд чихний хажуугаар өнгөрөөч гэдэг юм шиг байна. Мэдээллүүд бол хангалттай явдаг. Тэ ингээд боршуур тарах янз бүрийн байдлаар нэвтрүүлэг одоо подкаст гэж зүйлсүүд явдаг. Нөгөө ингээд зангигаа зүгээл бид тийм статистик тоо судалгаа гаргадаг яриагаар төдийлөн бас авч ойлгодгүй юм шиг өсвөр насны хүмүүсийг анзаараад байна. Тийм яг үнэ. Цаг заваа гаргаад ингээд чөлөөтэй ирээд ажил мэргэжил болон одоо бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөнд баярлалаа танд. За гэр бүлд нь болон ажилтнад амжилт хүсье. Ачаал сайжрах хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд танай хамт олонд ч гэсэн одоо намайг урьж одоо энэ сайхан одоо мэдээллийг эрэгтэйчүүдтэй зангаагүйгээр одоо шууд одоо хэлэхэд боломж олцоог олгосонд маш их баярлжээ. За тэгээ миний хувьд болохоор Монгол одоо хөвгүүдээ, Монгол эрэгтэйчүүдээ одоо хайртай хань ижил гэр бүлтэйгээ үр хүүхдтэйгээ ад жаргалтай хамт одоо урт удаан наслах. За үр хүүхдийнхээ одоо тийм ээ ихтэй сургуулаа төгсөх, хүнтэй гэр бүл болох тий ач зээтэй болох тэр сайхан мөчүүдийг та бүхэн маань хамтдаа хажуунаас нь хараач ээ, ад жаргалтай урт наслаач ээ. Энэний төлөө та бүхэн маань хариуцлагатай байгаач ээ. Та бүхэн маань өнөөдрөөс эхлээд тий өөрчлөлтийг хийж эхлэеч ээ. Тэр нь юу юм бэ гэхээр эрүүл мэндэд санаа тавиач ээ. Маргааш одоо тий гэрийн хамгийн ойр эрүүл мэндийн төвд очиод одоо Монгол улсын одоо ерөнхий сайдын санаачлагаар дэлгэрүүлэх үндэсний хэмжээний арга хэмжээ явуулж байна. Үн төлбөргүй ямар ч үн төлбөргүй. Эрүүл мэндийн одоо иж бүрийн шинжилгээнд аврах боломж нөхцөл бүрдсэн байна. Үзүүлж харуулад болж байгаа нь юу байгаа юм, болохгүй нь юу байгаа юм. Тэрийг эмчилж идэвхрүүлээд тэгээд одоо амьдралынхаа дадал, буруу дадал хвшлийг зөв дадал хвшил рүү шилжүүлчих. Буруу дадал хвшил гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө бидний нөгөө нэг хорт зуршлыг хэтрүүлсэн хэрэглээ, зөксгүй хэрэглээ, ариг тамхины хэтрүүлсэн хэрэглээ. Нөгөө нэг одоо буруу хооллолт тий. Тэгээд нөгөө стресс уур бухимдлаа буруу аргаар тайлах. Энэ бүх одоо буруу дадал зуршил өдөртмөн хийдэг үйлдэлээ зөв дадал хвшил рүү шилжүүлчих. Зөв дадал хвшил гэдэг нь юу юм бэ гэхээр маш энгийн. Өглөө босоод өглөөнийхөө цайг уучих. Эрүүл өглөөний сайхан цай уучаад тэгээд нэг 7 хоногт 2-3 удаа фитнес клубт байдаг юм, гэртээ байдаг юм, кардио дасгал байдаг юм уу? Дасгал хөдөлгөөн хийгээд хэвшиж. За 3-т нь болохоор та эрүүл дадал хвшлийг өөртөө бий болгож байгаа. Болж өгвөл одоо хөдөлгөөнийг эрхмэл явган алах, ундаг дугуун, гүү, тийм ээ дасгал хөдөлгөөн хий,
Гар утснаас Тэгээд стресс уур бүхэмдлээ гоё тий эрүүл зүй аргаар өөртөө хор хөнөөлгүйгээр тий тэгээд гэр бүлдээ хор хөнөөлгүйгээр нийгэмдээ хор хөнөөлгүйгээр ингээ сайхан тайлаа сурчих. Тэгээд өөрийнхөө амьдарч байгаа орчинд гоё эерэг уур амьсгал тав тухтай байдлыг бий болгочих тий. Тэгээд гэртээ гоё манлайлагч болооч. Манлайлагч байгаач. Үр хөвгтдээ гэр бүлдээ гоё тий. Ийм одоо эерэг үлгэр дуурайл үзүүлдэг ийм байгаарай л гэж хүсье та. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.